За сайн байцгаана уу? Хөлөг дубай шоколадыг хэрхэн таних вэ гэсэн видеог та бүхэндээ хүргэж байна. Дубай шоколад гэж бүр ингээд маш тренд болоод байгаа шүү дээ. За тэгээ тренд болж байгаа зүйлийг бид бүгдээрээ угаасаа авч үзхийг хүсдэг, эдхийг хүсдэг шүү дээ. Тэгэхээр яг үүнийг дагаад Монголд ингээд зарж байгаа дубай шоколадуудаа харахад бүгд ингээд хөлөх байгаа тийм. Навж эдхийг хүсэж байгаа сонирхолтой хүүхдүүдийн одоо хүсэл сонирхлыг нь хүсэл сонирхолтод толгуурлаад маш олон юм хөлөг шоколадууд ерөөдөө бол Монголд зарагдаж байна. Тийм болохоор хэдүүлээ ориг шоколад нь ямар байдгүй, яг ямар үнэтэй байдгүй, хэрхэн хөлгөөс нь ялах уу гэх мэтчлэн хөлг болон оригийг ингэж ялгах бүх зүйлийг өнөөдөр ингээд энэ бичлэгээрээ тайлбарлах гэж байна. Тийм болохоор хэдүүлээ шууд бичлэгтээ оръё. За бол үзье. За хамгийн ихэнд болохоор шууд логоноос эхлэе гэж бодлоо. Лого бүр шал өөр. Fix гэж шоколад байгаа. Fix гэж шоколадыг болохоор маш олноор нь дуураймлаар нь хийж байгаа. За Турк гэд хятадд бүр маш ихээр нь дуурайлгаж шингүүтэй хүмүүс болохоор ориг гэж зараад байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ ялгааг нь харнаа. Тэгээ хэдүүлээ ялгааг нь харна шүү заяа. За энэ болохоор хөлөг шоколад байгаа. Та энэ логог нь харж байгааз шоколаднаас ингээд юм цацарсан юм логотой байгаа даа. Fix гэж бичсэн. За миний гарт болохоор яг энэ Fix-ийн ориг шоколад байна. Шоколад ч гэж одоо шоколадны цаас гэх юм уу би идсэн. Тэгээ өөрөө нэг сарын үед болохоор Дубайд байсан. Тэгээд өөрөө онлайнаар захиалж авсан байгаа. За та хэдэд камер руу харуулъя. За тэгээ логог нь харах юм бол энэ юм гялгар, ийм алтан шаргал гялгар агаад тэг ингээд гялтганаад идэг. Нарны гэрэл, сарны гэрэл, бүх гэрэл гялтгана. Тэгээд маш ийм хатуул чанарын картон цаастай баг урах гэж үзээгүй л дээ. Гэтэ ингээд юм хатуу бат бүх материалтай гэсэн үг. Энэ болохоор зөвхөн dark chocolate-ийн гадна л нөхгүй. Тэгэхээр би та бүхэнд энэ л та болохоор бас бусад milk болон бусад төрлүүдийн гадрууг нь харуулъя. Бичлэгийг бүгдээр үзье. Энэчнээсээ давхар хараа явчих. Тэгээ яг оргих юм бол яг логого тойруулсан юм бортой, доошоо юм уурсан юм логотой байгааз харважийн сайн материалтай. За нөгөө хурамч нь болохоор ерөөсөө ингээд тойрцсон Fix гэдэг нэг тийм сонин фондор бичсэн. Тэгснэ тэрийг ингээд тойрцсон юм цацагтай заяа. Тэгээ ингээд харваас та яд энэ бичлэгээ үзэх юм бол угаасаа шууд хараад ямар хөлөх вэ гэдгийг нь таниад явчихна. Хажуу талыг нь харъя. За хажуу талыг нь харах юм бол энэ can't get Canif of it. Can't get Canif of it. Dark chocolate гэдэг. Юу нахгүй юу? Нэр нь ахгүй юу? Can't get Canif of it гэдэг. Ингээ хажуу талтай бичгтэй оргино. За тэгснэ энэ л та ийм бичгтэй. Тэгэхээр freaking incredible experience гэж бичсэн байгаа байхгүй юу? Хажуу талтай. Хамгийн чухал зүйлийг хэлье. Энэ шоколадны ард болохоор энэ QR код байгаа. Тэгээд энэ код нь болохоор шууд Instagram page руу шууд холбоостой байдаг. Тэгэхээр энэ бол хамгийн том зүйл 2 дугаарт. Тэгээд энэ та бүхэн энэ хөлөг шоколадны арыг нь харж та шаал дими ингээ араб бичгтэй тэгсэн ирнэ хөснөгт оруулсан байгааз худлаа ингээ хүн хуурах гэдэг юм шиг. За тэгвэл хэдүүлээ оргийг нь харъя л та. Ориг нь болохоор за ингэж байлаа гэхэд ориг нь яг ингэж эргээд ингээд шууд бичгэн зүгээр гарч ирдэг заяа. Зүгээр шоколаданд нь ямар орсон байна. Тэгээд QR код тэгээ болоо. Ингээл болоо. Ямар ч хүснэгт авахгүй, ямар ч араб бичиг байхгүй заяа. Та хэдэд ингээ ойртойд харуулъя. Ингээл болоо. Яг энэ QR-аар нь орохоор за яг энэ Instagram хаяг харагдаж байгаа Fix this or Dubai chocolate гэсэн Instagram хаяг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ориг шоколадыг нь авах юм бол QR-ыг нь уншууллаа. Яг энэ пэйж рүү өөрөө Instagram пэйж рүү яваад орчдөг. Буцаараа бичлэг хийж байгаа болохоор шууд QR-ыг нь уншуулж байгаа бичлэгийг хажуу талдаа рекорд хийгээд тавьчих. За хэдүүлээ одоо надад байгаа юм Fix гэдэг шоколадыг хэрхэн ориг вэ гэдгийг нь үзье. Тэгээд энд миний утас байна. Миний кейстэй утас байна. Тэгээд энийг доош нь харуулсангууд ийм QR код байгаа. За одоо би камера нэгэдэг утасныхаа. За камера нэглээ. Ингэнгүүт ингээд шууд камера нэгэнгүүт шууд QR-ыг уншингууд Instagram-ыг гараад ирж байгааз тэгээ гараад ирэнгүүт нөгөө оригинал сайт нь буюу 576 мянган дагагчтай энэ Fix гэдэг Дубай шоколадын Instagram хуудас руу шууд ингээд яваад орчдөг. За энэ бол ерөөсөө эхнийх нь хамгийн том нотлого юм аа. За би та бүхэнд хөлгийг нь харуулъя заяа. Би энэ өнөөдөр энэ хөлөх Дубай шоколад зарж байгаа гэсэн Facebook постыг харсан. Тэгээд нэрийг нь оруулаад явах уу? Энэ хүн хэрэг бас хөлөх гэж мэдээгүй ч зарчиж магадгүй шүү дээ, тийм юм гэж боддог. Тэгээд энэ QR-ыг нь уншуулахад энэ хаяг руу яваад орчиж байгаа. Шал өөр хаяг байгаа. 600 дагагчтай. За тэгээд хэдүүлээ ер нь бол хамгийн том зүйл бол ерөөсөө QR-аар ороод
яг энэ пэйж рүү орж ивэл энэ бол 100% ориг шоколада гэсэн үг. За 3 дугаарт нь үнийн талаар ярив. Тэгээд яг ориг үн хэд байдیں۔ За яг хэдэн төгрөг байдیں бэ ориг нь гэдэг талаар мэдье. Энэ сайтнаас захиалдаг. Зөвхөн 2 цагаас 5 цагийн хооронд захиална гэд байгааз зөвхөн 2-оос 5 цагийн хооронд захиалдаг. Зөвхөн хаягаар хүргэж өгдөг. Тэгэхээр нэг хүнд болохоор лимиттэй байдаг өдөртөө хамгийн ихдээ 15-ыг өдөрт нь худалдаалдаг ч юм уу гэх мэтчлэн лимит байдаг. За тэгээд яг хүргэж аваад карт мартныхаа нөгөө шимтгэлийг тооцвол яг нэг 70-аас 75 мянган төгрөг болдог. Дубайд болохоор 1 кг ачаа Монгол руу ирэх буюу 1 кг ачаанд 100 мянган төгрөг төлдөг байхгүй юу? Тэгэхээр энэ шоколад маань өөрөө 200 г 100 мянгаар 5 ширхэг шоколад тэвлэх одоо боломжтой гэсэн үг шүү дээ. 200 г-ийн шоколад юм чинь. Тэгэхээр автоматтаар нөгөө 75 мянган төгрөг дээр маань 20 мянган төгрөг нэмэгдчихнэ. Тэгэхээр энэ шоколадны цэвэр өн өөрөө 95 мянга болоод ирж байгааз. За тэгвэл 95 мянган төгрөгийн шоколадыг Монголд хэдээр зарах вэ? Та бодоод үзтээ. Монголд бүх юмыг 2-оос 3-аар дахин нугалж зардаг те. Бид мэдэн шүү дээ угаасаа. Угаасаа хятадын табоогоос авчирсан бараануудыг 3-4 дахин нуглаад зардаг. Бид нар угаасаа л мэднэ. Тэгээ угаасаа л яралтай үе байдаг болохоор худалдаж авдаг тийм ээ. 95 мянга бол доотлол нь хамгийн бүр ингээд за хямдхан зарья гэж болж байгаа хүн 150 мянгаар зархаар агааз. Гэтэ хизээч тэгж зарахгүй заяа. 200 300 мянга гэж зархаар агааз. Тэгэхээр одоо энэ яг энэ 95 мянга гэдэг энэ шоколадууд бүр хэдэн төгрөгөөр ирдэг вэ гэдгийг би бүр ингээд баг тооцоолоод болохгүй заяа. Баг 10 20 30 мянга л гэж байгаа. За бүр үсрээл 20 мянган төгрөгийн бараг хууль шоколадыг таадад 95 мянгаар зараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэр нэг юм байна заяа. Нөгөө нэг Дубай моллоо энэ шоколад өөрөө 150 мянга гэд яг зарагддаг гэсэн. 95 мянгаар буюу зөвхөн онлайнаар авах боломжтой. Онлайнаар авахын тулд та тэнцээ Дубайд заавал өөрийн гэсэн байршилтай, хаягтай байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би болохоор Дубайд миний таньдаг хүн байдаг, Дубайд амьдардаг. Тэгээ би тэр хүнээрээ дамжуулж гадаад иргэншилтэй хүн байгаа. Дамжуулж авсан. Тэгээд жирийн жуулчид гэдэг бол заавал Дубай моллоос 150 мянган төгрөгөөр авах боломжтой байхгүй юу. Онлайнаар захиалах бол нэлээд хэцүү. Алаан болно. Тэгээд 150 мянган төгрөг гэдэг ийм шоколад Монголд хэрэг орж ирэх юм бол бараг 300 400 мянга болох гэдэг. Тэгэхээр та бүхэн үнийн л ингээ харахад хизээж 95 мянган төгрөгийн өртөгтэй арай хийж за 95 мянгаар олж авч байгаа шоколадыг яагаад ч 95 мянгаар зарахгүй шүү дээ. Тийм болохоор сайн бодоорой за. Тийм болохоор ийм байна. За би 4-р нь гэж бичсэн. Хаанаас орвиг нь авах вэ гэж биччихчих. Та Дубай Mall гээд Дубайд байдаг хамгийн том дэлгүүр байдаг. Дэлхийн бүх брэнд байдаг дэлгүүр байдаг. Тэгээ энэ талаар бас дараа нь влог оруулна. Дубай Mall дотроос авах боломжтой. Ground floor буюу Burj Khalifa руу гардаг тикет зарах руу явдаг хэсэг зөндөө ингээд Дубай шоколадууд зардаг хэсэг байгаа. Энд чинь болохоор 150 мянга гэдэг Монгол мөнгөөр зардаг юм билээ. 150 дирхам буюу энэ бараг л нэг карт мартны шимтгэлтэйгээ бараг 150 мянган төгрөг болно. Тэгээ энэчнээс авч идэж болно. Та хэд маань бас гоё аав ээж хамаатан садан ах ч юм уу найз нөхөдний авч байгаа л Дубай Mall-оос яг энэ шоколадыг фикс гэдэг шоколадыг авч идэх гэсэн ингээд 150 мянган төгрөг төлөөд ачааныхаа нэг хэдэн төгрөг төлөөд хүмүүст бол захиж болох юм тийм ээ. 5 дугаарт миний ярих зүйл болохоор Монголд ерөөхдөө бол би бол өөрийнхөө Дубай шоколад хайгаад олоогүй. Гуда нарын арга нарийсах тусам хулгайчин арга нарийсдаг гэдэг шиг бүр яг ийм фиксийн ориг шоколадыг ингээд TikTok-оос ч юм уу за эсвэл өөрөө арай хийж олж авангуудаа бичлэг хийгээд ганцхан шоколадны бичлэг хийнгүүтээ Дубайгаас яг би өөрөө ирж байгаа. Тэгснэ нэг өөрөө Дубай яваад ирсэн хүн ч юм уу те. Тэгснэ ингээд яг оргиг нь зарж байгаа гэснэ. Яг ингээд мөнгө төлснийхэн дараа гэрлүүн яг хөлөг шоколад явуулаад байгаа байхгүй юу? Би яг саяхан юм харсан. Тэгээд энэ бол болохгүй л дээ хүнийг хөлөгдөж ин л гэсэн. Тэр хүн чинь өөрөө оргиг нь мэдсээр байгаа хэрнээ хөлхийг нь хүн зараад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр битэн юм муухай зүйл хийгээрээ жоохон хүүхдүүд ялангуяа маш олон жоохон хүүхдүүд аав ээжээсээ шоколад аваад өг Дубай шоколад идмээр нэгэд авдаг. Гэтэ Монголд бол ерөөсөө оргин байхгүй. Тийм болохоор битгий цаг цаваа мөнгөө ингэж үрээрээ гэж хэлчихсэн. Хөлх нь бол угаасаа шал өөр амттай. Угаасаа таад бодоод үзтээ. Одоо ингэж паста, карбонара паста жишээлбэл ингэж дэлхийд даяар угаасаа од байхад бүх тоогооч нарын ингэж карбонара паста нь шал өөр шүү дээ. Тэгэхээр ингэж тэр чинь яг тухайн брэндтэй, тухайн зүйлтэй ингээд амт нь өөрөө оршдог. Тийм болохоор яг оройт Дубай фикс шоколад бол маш гоё амттай. Тийм болохоор хөлг нь бол хизээч гүйцэхгүй. Тийм болохоор ерөөсөө бити мөнгөө тэгж хөлг зүйлд үрээрээ. Фиксээс гадна маш олон төрлийн шоколад Дубай шоколад гэж нэртэй зарагддаг. Тэгээд би тэр болгоныг наамсаж үзээгүй. Магадгүй хөлг фикс шоколад авч идсний он зүгээр нэг арай өөр логотой нэг хямдхныг нь ядаж аваад идээд үзээрэй. Ер нь бол дэлхийд даяар алдартай болоод байгаа нь бол яг л фикс гэдэг энэ шоколад байгаа. Тэгээд
оргиг нь танихад амархан байгааз та хэд одоо мэдэж авсан гэж бодож байна. Тэр танихгүй байгаад ивэл над руу Instagram хаяглал маань бичээд асуугаарай. Энэ хөлөх вэ нүү, ориг вэ нүү гэд. Би төгшөөхгүй хариулаад өгнө. Гэхдээ би бараг л Монголд бараг оргигийн зарж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Нийгэм чи өөрөө ингээл яг тэр 150 мянгаар зарж байгаа шоколадыг авчраал 200 300 гэж зарахад пөө солирцсан ямар үнэтэй юм гэх мэтчлэн маш олон сөрөг комментууд байдаг шүү дээ. Тийм болохоор оройг зарж байгаа хүмүүс байхгүй байх гэж би бодож байна. Шоколадынхаа талаар би дахиад тайлбар хий. Энэ гадрах энэ цааснаас гадна доторх нь болохоор бас энэ шар ягаан өнгийн цааснууд нь бүр маш зузаан байдаг. Тэгээд бичлэгийг нь бас энэ давхар оруулчих. Яг оройг шоколадных нь. Тэгээд өөрөө юм фикс гэсэн цаасаа харьцагтай ирдэг. Оройг шоколад нь өөрөө тэр ногоон өнгөтэй пистачио нь бүр маш юм зузаан. Шоколад нь ч гэсэн өөрөө зузаан. Ийм хүнд ийм том шоколад байгаа. Тэгээд тийм байна. Өнөөдөр ярих гэсэн зүйл маань болохоор тийм байна. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Таалагдаагүй бол сөрөг коммент битүүлдэгрээ. Зүгээр алгасчих. За bye.